Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө тэжээдэг амьтдуудыг танилцуулъя. За тэгэхээр эндээс эхлэе. Энд бол Mexican Black King Snake буюу могоо байгаа. За нэрнээс нь сонсоход угаасаа хар могоо гэдэг нь ойлгомжтой. Одоо би та бүхэнд зургийг харуулъя. Бичлэгийг харуулъя. Энэ могоо маань над дээр ирээд нэг 4-5 сар орчим болж байна. Ихэдөө метр 20 орчим томордог. Над дээр бол одоо дөнгөж зулцгаараа байна. Ойролцоогоор 3 жилийн дотор нас бид хүрдэг. Жилдээ нэг 2 дахин том болоод тэгж жаад насанд хүрдэг. Ийм хоолтын үед гэх юм бол харахаар хоолдог. Харахны көлчигээр хоолдог. Одоохондоо маш жижигхэн байгаа учраас көлчгийн хэмжээтэй хэлнэ. Бас нэг юм нэмж хэлэхэд энэ хорвоо могоо. Ер нь бол орж ирдэг могоонууд бол ихэдөө бүгд хорвоо. Харахны көлчигээр хоолдог. Мөн шөнийн идэвхтэй ийм могоо байна. За энэ хэсэгт байгаа амьтдаас бол энд болон энд л амьтд байгаа. Энэ голын холон дээдлэх бол хоосон байгаа. За энд байгаа амьтан бол бас могоо, ball python гэдэг өмнөд Америкаас гаралтай. Охин могоо нь бол метр 80 орчим өсдөг. 90 могоо нь бол метр 50 орчим хамгийн дээдлэлтэй хүрдэг байгаа. Одоо над дээр ирээд нэг жил хагас орчим болж байна. Жил хагасын орчимд бол над дээр анх 80 г ирж исэн бол одоо 400 орчим грамм болсон байна. 5 дахин өссөн гэсэн. Мөн бас адилхан харахаар хоолж байгаа. Мэдээж түрүүний Mexican Black King Snake-ийг бодвол хамаагүй томыг идэнэ. Нэг 100 орчим грамм харах иддэг ба. За энэ доор бол Leopard gecko байгаа. Leopard gecko нь бол шөнийн идэвхтэй гөрөл. Хоёр шиг байгаа. Хоёулаа Монголд төрсөн. Өнгөрсөн жил улаан ах маань за Монголдо баг хамгийн анхны гадаад гөрөл үржүүлсэн тохиолдол болж байгаа. Ингээд тэндээс нь би бас 2 зулцыг аваад 1 сарын зөрүүтэй нэг нь 5 сар төрсөн, нөгөөх нь 6 сар төрсөн. Ийм 2 гөрөл байгаа. За хоолтын үед гэх юм бол mealworm голцоо хоолж байгаа. Хаяада Дубай John бас өгдөг. Шөнийн идэвхтэй амьтан учраас өдрийн цагаар ердөө голцоо нүхэндээ байждаг. Орой гарч ирж хоолны ирэл гарч ирдэг ба. Яг тэр үед нь хооллол илүүсэн. Хевлэр явагч амьтдын хувьд гэх юм бол бүгд хүйтэн цэцтэй амьтд байдаг. Хүйтэн цэцтэй амьтд нь биеийн дулаанаа өөрөө ялгаруулж чадахгүй учраас хүйтэн цэцтэй амьтан гэж хэлж байгаа болохоос дулаан хэрэггүй гэсэн үг огт биш. Тиймээс биеийн дулаанаа гаднаас авах шаардлагатай бол гаднаас авахын тулд байгаль дээр бол нарнаас ихэдээ голцоо авдаг. Шөнийн идэвхтэй амьтд бол нар өдөржингөө тэр халуун газрыг ингэж халаасаар хагаад шүн гарч ирэхэд доороос нь халуун байждаг учраас дулаанаа тэндээс авдаг. Тасалгаанд тижээж байгаа нөхцөлд бид нар дулааныг нь гаднаас нь хиймлэр өгөх хэрэгтэй. Тиймээс бид нар шөнийн идэвхтэй амьтдад бол гэрлэр дулаан биш харин доороос нь хит метр дулааны өгдөг ба. Мэдээж тэр чигээр нь халааж болохгүй. Энэ террариумын нэг хэсгийг нь л халаадаг. Тийм учраас биеийн дулаанаа өөрөө зохицуулах боломжийг нь бид нар олгож өгч байгаа. Сэрүүн хэсэгт нь очиод сэрүүцж болно. Халуун хэсэгт нь очиод бас дулаацж болно. За өрөөний маань нөгөө хэсэгт эдгээр террариумууд байна. За энэ тэр гуравт л амьтд байгаа. За энд бол Basilisk гөрөл буюу Jesus Christ Lizard гэдэг нэртэй гөрөл байгаа. За энэ яадаг гөрөл юм бэ гэхээр усан дээр алхаж чаддаг. Усан дээр алхаж чаддаг ерөөсөө 2 төрлийн гөрөл байдаг. Нэг нь Jesus Christ Lizard буюу Basilisk гөрөл ахны метр хүртэл хамардаг. Над дээр 6 сар орчим болсон байна. Усанд их дуртай, чиг шаарддаг гөрөл учраас доогоор устай Paludarium орчим бүрдүүлсэн. Урмал иддэг. Хоолтын үед гэх юм бол зөвхөн уургийн гаралтай хоолоор хоолдог учраас шавж хорхоо болон хаяада гөлчгий бас бус төрлийн гөрөлүүд байгаль дээр бол шуу муу гэж иддэг. Ийм төрлийн гөрөл байгаа. Ир Basilisk гөрөл бол айгүй гоё сэрвэн их гоё өндөр болж өсдөг бол охин Basilisk нь бол тиймч гоё олдгоо. Надад байгаа нь бол охин гөрөл байгаа. За энэ доошо ирэх юм бол
Bird Dragon гэдэг нэртэй Австралийн уугуул гөрүүл байгаа. За гөрүүл тэжээгчд exotic pets сонирхчдын хувьд бол хамгийн түгээмэл тэжээгдэг гөрүүлүүдийн нэг. Хүмүүс хэдэн үеэр нь маш олноор нь тэжээсээр байгаад хоорондын өнгөнүүдийг нь маш гоёор гаргаж ирж чадсан. Байгаль дээр бол цайвар шаргал баг шорооноос нэг ялгахгүй өнгөтэй байдаг болол тэжээгчд бол маш олон өнгөний сонголтуудыг гаргаж ирсэн. Наадтай нь бол Xeromorph буюу цав цагаан ямар ч өнгөгүй ийм гөрүүл байна. За хоолтын үед ярих юм бол omnivore гэж ярьдаг. Omnivore нь болохоор холим гэдэг чинь. Ногоо болон уургийн гаралтай бололоор хамт хоолдог. Салаадын навчинд буюу салаадын навч шиг тиймхүү зөөлөн одоо нөгөө манай хоолнд хэрэгэлдэг нэг тийм зузаан тийм байцаа биш. Зөөлөн навч байцаануудад дуртай. Ногооны гаралтай хооллыг нь ярих тийм байна. Уургийн гаралтай хоолыг ярих юм бол шавжнууд өгнө. Миний хувьд гэх юм бол mealworm, dubaya, cricket өгч байгаа. Хоолтын 10-аас доош хувийн болох төр жимсний гаралтай хоолоор болдог. Жимс болох төр бөөрөлцгөн, нэрс, гүзээлцгэн, банан мэтийн жимснүүд бол сайн сонголт болно. За тэнд байгаа гөрүүлийг ярих юм бол Weber's Selfie Dragon гэж байгаа. Weber-ийн далбаат сүлд гөрүүл гэх юм уу? За тэгэж орчуулах юм байна. За эдгээр бол бас метр орчим томордог. Basilisk-тэй ерөнхийдөө тэжээх нөхцөл болон орчин адилхан боловч хоолтын хувьд жоох өөр байна. Хоолтын хувьд ярих юм бол бас Bird Dragon-тай адилхан холимог гэдэг чинь. Бас салаадны байцаа болон тиймэрхүү байцааны төрлүүд ихээр өгөх шаардлагатай. Хоолтын 60%-ийг нь эзэлж болно. Үлдсэн 40%-ийг нь уургийн гаралтай хоолно. Бас банан бас их дуртай. Гэтэ жимсний төрлүүд бол ерөнхийдөө амьтдаа бол маш багаар өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдэд чихэр өгч байгаатай яг адилхан. Чихрийн агуулмж ихтэй байдаг учраас жимсийг бол маш багаар өгөх хэрэгтэй. За бас адилхан Bird Dragon-тайгаа адилхан бус гөрүүлүүдтэйгээ адилхан mealworm болон dubaya, cricket гэсэн хоолоор хоолж байгаа. За бас түрүүн Basilisk-ийг ярьжсэн шүү дээ. Усан дээр алхаж чаддаг хоёр төрлийн гөрүүлийн нэг нь гэжсэн бол Selfie Dragon нөгөө төрөл нь ахна. Бас усан дээр явж чаддаг мөн чигэнд их дуртай учраас Paludarium нөхцөл буюу Paludarium гэдэг нь болохоор намгархаг нөхцөл гэсэн, намгархаг орчин гэсэн үг. Усны хэсэг болон хуурай газартай. Энэ гурван гөрүүл бол өдрийн идэвхтэй гөрүүлүүд байгаа. Өдрийн идэвхтэй гөрүүлүүд нэг чухал юм байхад бол энэ UVB гэрэл. UVB гэрэл нь яадаг вэ гэхээр нарнаас ирж байгаа хитяган туяаны гэрлийг орлуулж өгдөг. Одоо энэ урт гэрлэнүүд байна да. Урт гэрлэнүүд бол UVB туяа байдаг. За энэ UVB нь болох төр цонх болон шилийн цаанаас бол нэвтэлж чаддгүй учраас дээдлийн энэ дандаа сэтгэр хийцэн ба. Төмөр сэтгэр хийцэн. Энэ сэтгэрийн дотор талд тавилж өгвөл бүрч илүү сайн. Сэтгэрнүүд бас ч гэсэн ингээд тэр UVB туяаг бас хаадаг. Гэхдээ тодорхой хэмжээг бас нэвтрүүлдэг учраас сэтгэрний цаана хийцэн байгаа. За яагаад UVB гэрэл чухал юм бэ гэхээр хитяган туяа нь болох тэр ерөөсөө нарнаас ирдэг D витамин гэж монголчууд ярьдаг шүү дээ тийм. D витамины дутагдлалд ордог байхгүй юу? UVB гэрэлгүй бол D витамины дутагдлалд орчих юм бол гөрөлүүд бол маш амархан metabolic bone disease буюу монголоор орчуулсан архит тусчдаг. Гар хөлөөнүүд нь ингээд яснууд нь сэрэг болоод дахиж мөрийгаад биеэ даах чадваргүй болдог. За тэрнээс сэргийлж бол заавалчгүй UVB гэрэл өдрийн идэвхтэй гөрөлүүд шаардлагатай. Шөнийн идэвхтэй гөрөлүүд бол D витаминыг нь юугаар нөхдөг гэхээр бас юу гэдэг одоо зориултын кальц D витаминтэй ийм бүтээгдэхүүн байдаг. Тэрийг нь хоолнд нь ингээд хийж өгдөг. Бас эднэрт бас нэмэлтээр бас өтнүүдийн өгөхдөө кальц дээр нь сэгсэрж байгаад өгдөг байгаа шүү. За гөрүүлүүдийн хувьд хамгийн сүүлийн гөрүүл гэх юм бол энд байж гин. Энд бол crested gecko байгаа. Бас анхны шатныхан их тохиромжтой гөрүүлүүдийн нэг. Энэ гөрүүл маань бас шөнийн идэвхтэй. Шөнийн идэвхтэй гөрүүл учраас UVB гэрэл болон гаднаас нь гэрэл шаардлагагүй. Гэхдээ leopard gecko-год бол нэг өөр нь юу юм гэхээр ихэд өрөөний тасалгааны температур их зөгцсөн гөрөл учраас цацлагааны температурт байлгадаг. Тэгэхээр гаднаас нь нэмэлт халаагч хэрэггүй ийм гөрөл байна. За энэ гөрөл нь бол бас Bird Dragon өдөртөг адилхан omnivore буюу холимог гэдэг чинь гөрөл. Байгаль дээр бол
Байгаль дээр нь бол хоёр үйлрэл байдаг. Нэг нь борооны үйлрэл, нөгөөх нь зууны үйлрэл. Нэг үйлрэлт нь шавжнууд нэх байдаг бол нөгөө үйлрэлт нь ингээд болцсон жимснүүд ингээд ялцраад эхэлж идэг. Тэр болцсон жимснүүд нь ялцраад эхэлж идэг. Тэр үйлрэлтээ бол жимсгнэр илүү хоолдог. Нөгөө үйлрэлтээ бол хуурай гантай байдаг учраас жимс ховор байдаг байхгүй. Тэр үедээ бол шавж яддаг. За энэ гүрэл нь бол нэг тэгж томордгүй нэг 15 орчим сантиметр болдог. Одоо надад болвол нэг 10 орчим сантиметр урттай болсон байна. Тэгтээ зүгээр жимс өгөх юм бол идэхгүй заавал энэ хүүхдийн нухаш шиг тийм нухаш байдаг байгаа. Зориултын хоол нь байдаг. Тэндээс тэрийг бас нухаж бэлдэж өгдөг. Шавжны хувьд гэх юм бол бас голцоо мэл ормор хоолж байгаа. Ийм гүрэл байна. За ингээд загсны хувьд гэх юм бол 70 загс хийжэдэг байгаа. Цэвэрсний загсыг бодох юм бол арай жоохон өөр. Энэ бичлэгийг бол 2017 онд авсан. Корл ургуулахад бол усны найрлагыг бол ерөнхийдөө дандаа тогтмол нэг хэмд барьж авах хэрэгтэй. Кальциум, магниум, KH гэсэн 3 том элемент байгаа. Бусдаа элементүүдийг ч гэсэн барьж авах хэрэгтэй. Аммони, нитрат, трит эдрийг бол тогтмол хянж авах хэрэгтэй байдаг. 70 загсыг бол амжилттай засгийн хамгийн гол зүйл нь гэвэл усыг маш доктортой байнгын хяналтандаа барьж авах хэрэгтэй байдаг. Энэ аквариумыг бол 2017 онд хийжсэн. Автоо нийлээд өөртөө өгсраад хийжсэн. Мэдээж загснуудын хувьд гэх юм бол 70 загснууд бол их амар байдаг. Анх болыг энэ аквариумаас эхэлж ирсэн. Энэ бол 200 литрийн аквариум байсан. Том аквариум байх тусам усны параметруудыг яг тогтмол барихад амар байдаг. Энэ бол 2014 онд 70 загстай болохоос өмнө харж байна. 70 загстай болох юмсан ингээд мөрөөдөд сууж байгаа би байна. За тэр анхны аквариум бол тэр бол их туршилтууд явуулж бас амжилттайгаар нэлээд сайн хийж чадсны үр дүнд бол корлуудыг бол нэлээд сайн ургуулсан. За ингээд сүүлийн аквариумдаа бол сүүлийн том аквариумд бол нэлээд амжилттай байж ерөнхийдөө загас болон корлуудыг цогцоор нь ургуулж манай бас Нимо бас өндгөлж исэн байгаа. Энэ дотор төрсөө шахаж исэн. Гэвч Нимоны төрсийг бол томрол төрс нь бол хагараад ерөөхдөө жижигхэн жарахнууд болж исэн. Хенлиний зулцгнаас баг 3-4 дахин жижигхэн зулцаг гардаг. Тэгээд тэдний нь бол Rotifer гэсэн жижигхэн хоолоор хооллох шаардлагатай. Тэгээд даанч тэр хоол нь бол Монголд байхгүй улмаас зулцгнууд нөсгөж чадаагүй байгаа. За энд бол миний тогтоолох гэж оруулж исэн Paludarium байна. Paludarium болох тэр өмнө хэлсэнчлэн намгархаг ийм хуурай газартай устай ийм хэсгийг тогтоолсон байгаа. Ерөнхийдөө зөвхөн амьтанд зориулаагүй маш гоё урамлууд болон ингээд байгалийн орчин гэртээ бүрдүүлэхийн тулд ингэж хийжсэн байгаа. За Paludarium урамлын хувьд гэх юм бол энэ бороо жуулагчтай. Бороо жуулагч нь бол өдөрт 3 удаа 1 минутаар хасдаг. Таймерт залгачихсан байгаа. Өдөртөө ерөөсөө 3 удаа бороо 1 минутаар бороо ордог, өдөр болгон ордог. За мэдээж их чиг шаарддаг. Урдаа бол шилэн хаалттай ийм аквариум байгаа. За хулганы хувьд гэх юм бол ерөөдөө амьтандаа зориулж тийжэдэг байгаа. Могонд жоохон илэд ивүүлсэн могонд зориулж ерөөдөө харах тийжэдэг байгаа. 2 охин нэгээр харах. Нэг төрхтөө ерөнхийд 8-аас 12 зулцаг гаргачаад байдаг. Уул нь интернетээс уншаад бол баг 30 гаруй зулцаг гаргадаг гэж хэлсэн ч гэсэн ерөнхийдөө 8-аас 12 зулцгнууд гаргаж ирсэн надад тэр. За ийм байна. За ингээд та бүхэндээ өөрийнхөө амьсдыг бүгдийг танилцуулж дуслаа. Лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Түр баяртай.